2006 оны 11 сарын 18-нд Бельгид орших жижигхэн тосгонд нэгэн хүн ногоо цэцгийнхээ талбайг услаж байсан гэдэг. Гэтэл гинэд пүн гэсэн чимээ гарч маш ихэд цоцсон тэрээр дуу гарсан зүг буюу арын талбай руугаа гүйж очижээ. Тэгээд модтой эсхийг шалгаж үзэхэд тэнгэрээс ямар нэгэн зүйл унсан байсан байна. Тэр чимээг сонссон хөршүүдэн цугларч талбайг шалгатал нэг эмэгтэй унсан байх нь тэр. Эмэгтэй бол 38 настай Элс Бандерин байлаа. Тэр 3200 метрийн өндрөөс унаж газарт унахдаа амиа алдсан байна. Элс нь нөхөр хүүхдүүдтэйгээ хамт амьдардаг эгэл жирийн ээж байсан. Гэтэл нэг л өдөр түүний царай улам бүр гундаж эхэлнэ. Магадгүй өөрийн дэлгүүрээ ажилуулах хүүхдүүдэд өсгөх стресс их байсан байх. Түүний энэ байдлыг анзаарсан нөхөр нь эхнэрээ тайвшруулах зорилгоор стресстэй байна хамтдаа шүхрээр буух спорт хийж үзүүл яасан юм бэ гэж санал болгожээ. Өргөн уужим тэнгэр харуул стресс багасгахад багч болов тус болох болов гэсэн бодолтой. Тэгээд тэд хоёулаа амралтын өдрүүдээр шүхрийн буульд хийдэг болж эхэлсэн. Гэхдээ нөхөр нь хурдан уйдаж эхэлсэн бол Элс улам ихээр энэ спортод дурлсан гэдэг. Тэр амралтын өдрүүд болон баярын бүх өдрийг шүхрийн спорт суралцахад зориулаад 2001 онд D-Device гэдэг багт орж шүхрийн буултын спортыг илүү идэвхтэй хийж эхэлжээ. Ийхүү 2 жилийн турш олон хүнтэй хамт сонирхлоо хөгжүүлээд Элс буцаад өмнөгчгээ гэрэлтэй хөгжилтэй болоод ирсэн. 2003 онд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох хэмжээнд хүрч 23 удаагийн шүхрийн буултыг амжилттай хийсэн туршлагатай нэгэн болсон. Ийм гүн гүнзгий шимтэн дурлах тусам илүү өндөр амжилт, олон үсрэлт хийх гэсэн хүсэл нэмэгдэг. Гэтэл шүхэр нээх үеийн огцом даралт, газар дах үеийн хүчтэй доргил зэрэг нь тавтагцаар гидсний эвэрхий гэх мэт эрүүл мэндийн хүндрэл үүсч эхэлсэн. Сэтгэл санааны хувьд арай дээрдэж байсан ч биеийн хувьд ийм асуудал гарсан тул гэр бүл нь одоо болсон дээр байх гэж шатгажээ. Гэвч Элс тэмцээнд оролцохгүй энгийн сонирхол маягаар л үргэлжлүүлнэ гэж амлаад шүхрээр буух спортоо орхисонгүй. Тэр Жалберг гэдэг багт орж багийн дотор өөртөө нийжил нэртэй 26 настай бага ангийн багш Элс Клоус гэдэг эмэгтэйтэй танилцсан. Насны зөрүү ихч гэсэн тэд тун дотн найзууд болсон. Нэр давхурдахаас зайлсхийж тэр эмэгтэйг Клоуд Монос гэж нэрлэе. Бас багийн эрэгтэй гишүүн Мартсел Сомерстэй дотносож нөхөрлөдөг байсан. Харин 11 сарын 18-нд болсон тэр эмгэнэлт өдөр Элс клубын гишүүдтэй хамт Бельгийн нэгэн газар шүхрийн буулт хийхээр шийдсэн. Элс, Клоуд Монос, Мартсел болон өөр нэг клубын гишүүн нийлж дөрвөлээ хамт үсрэлт хийхээр бэлтгэсэн. Нислэгийн өмнө бэлтгэлээ сайтар хийж дуусгаад онгоцонд сууж төлөвснөөрөө агаарт үсэрцгээсэн. Тэд агаарт уулзаж гар барилдсан байрлалаа бүрдүүлэх төлөвлөгөөтэй байж. Гэвч яагаад ч юм Клоуд Монос бусдаас хэдхэн секунд хоцорч үсэрсэн тул 3 хүн Клоуд Моносгүйгээр байрлалдаа байрлсан байна. Баг зэргийн асуудал гарсан ч бүх зүйл тайван болж өнгөрсөн. Тэгээд агаарын 1000 метрийн өндөрт хүрэх үед гуруулаа гар тавьж шүхрээ нээхээр бэлтгэн дохиогоор зэрэг шахуу шүхрээ нээжээ. Харин Элсийн шүхэр яагаад ч нэгдсэнгүй. Тэр эвдэрчихүү гэж бодоод нөөц шүхрээ ажилуулах гэсэн боловч бас л ажилласангүй. Мартсел үүнийг хараад түүнийг аврахаар шууд доошлсон ч Элс маш хурдтай унаж байсан тул гүйцэх боломж олдсонгүй. Элс айж бүх чадлаараа шүхрийг ажилуулах гэж оролдсон ч дийлсэнгүй. Эцэст нь нэгэн айлын байшингийн ашаанд унж маш аимшигтайгаар нас баржээ. Энэ үеэр тэр толгой дээрээ камер зүүсэн байсан тул тухайн нислэгийн бүх үйл явдал бичигдсэн байдаг. Цагдаа нар ихэндээ энэ бичлэгийг хараад энэ зүгээр шүхрийн эвдрэлтэй холбоотой осол байх гэж таамагласан. Гэтэл Элсийн шүхрийг шалгах явцад шүхрийн утсыг маш нарийн зүсч тасалсан байдалтай байгааг илрүүлжээ. Ингээд л цагдаа нар үүнийг нэгэн зориуд тасалсан байна гэдэгт итгэлтэй болсон. Элс дээрээс унаж байхдаа шүхрээ нээх гэж оролцсон бичлэгээс тодорхой байсан тул өөрөө амиа орлох гэж шүхрээ эвдэлсэн гэх хувилбар байхгүй болсон юм. Тэгэхээр хин нэг нь түүнийг санаатаагаар алах гэж ингэж бэлтгэжээ гэсэн таамаглалыг хийхээс өөр аргагүй болжээ. Ингээд уг хэргийн сэжигтнэр эхлээд нөхөр нь тодорсон ч Элс шүхрийн тоног төхөөрөмжөө гэртээ биш өөр газар хадгалдаг байсан тул нөхөр нь эвдэх боломжгүй байсан байна. Тэгээд цагдаа нар түүнтэй хамт шүхрээр буудаг хүмүүсээс сэжиглэх болж ялангуяа хамгийн дотн хүмүүс нь болох Клоуд Монос, Мартсел хоёрыг онцолжээ.
Учир нь энэ хоёр ээлжтэй хамт шүхрээр буудаг, түүнчлэн тоног төхөөрөмжтэй нойр байх боломжтой байв. Тэгээд тэр явдлаас өмнөх нь тэр гурав хамтдаа Марцлийн гэрт байсан бөгөөд Ээлс ч тэнд тоног төхөөрөмжөө үлдээсэн нь тодорхой болсноор Сэжиг Улаанбаатартай болсон. Шүхэртэй спорт хүсрэлтийн мэргэжлийн мэдлэгтэй Кловд Монос Марцл хоёр шүхрийн утсыг тасалсан байх магадaltaй гээд цагдаа нар тэр хоёрыг шалгаж эхэлсэн. Кловд Монос 100 гаруй цаг байцаалд өгч 2 дахь байцаалтын өмнө амиа орлохыг завдсан байна. Түүнийг байцаалтаас цухтах гэж тэглээ гэх байдлаар цагдаа нар улам сэжиглэж түүнд гол анхаарлаа хандуулсан. Эцэст нь цагдаа нар Ээлс, Кловд Монос, Марцл гэсэн 3 хүний дунд нууцлаг харилцаа байсныг олж мэджээ. Тодруулбал Ээлс ба Марцл нь хайр сэтгэлийн холбоотой байж 2004 оноос эхэлж амралтын өдрүүдээр уулзан шүхрээр буулт хийж дотн харилцаатай болсон. Ээлс ажлын өдөр нөхөртэйгээ амралтын өдөр Марцлтай хамт байдаг байсан. Гэтэл Марцл сайхан залуу тул өөрт нь сэтгэлтэй хүн ганц Ээлс биш байсан. Ээлсийн хамгийн дотн найз болох Кловд Монос ч түүнд дурлсан байж тааржээ. Ээлс энэ бүхнийг мэдэхгүй өөрийн нууц харилцаагаа найз Кловд Моностой ярьж илчилсэн. Тэрнээс болж Кловд Монос атаархал уур хилэнд автсан. Тэгээд Марцлийг өөртөө дурлуулах гэж сэмхэн оролдож эхэлсэн. Гэтэл Марцл амархан уруу татагдаж баасан гарагт Кловд Моностой, бэм гарагт Ээлстэй уулздаг болж. Энэ бүгдийг Ээлс мэдээгүйгээр барахгүй урдын адил Кловд Моносыг хамгийн ихтэй найз гэж бодсоор байв. Гэтэл цаана Кловд Монос зорилгоо гүйцэхийн тулд Ээлс болон Марцл хоёрыг салгахаар элбий нууц цагтл Ээлсийн гэрлүү явуулдаг байжээ. Кловд Монос багадаа аавыгаа алдсан учраас ганцаардмал өссөн бөгөөд Марцлийг аав шигээ хүнээр төсөөлж бүр чихээр дурлан харамлаж эхэлсэн. Марцл хэд удаа хойлоо болиё гэхэд тэр уйлж гууж байсан учраас салж чадаагүй. Марцл надад хамгийн чухал хүн бол Ээлс, чи дараагийнх нь чамтай уулзсандаа би үнэхээр харамсаж байна гэдэг байв. Үүнд улам их сэтгэл нь шархалсан Кловд Монос зөвхөн Ээлс л байхгүй бол Марцл дандаа намайг хайрлах болно гэсэн аюултай бодолтой болжээ. 2006 оны 11 сарын 10-ны баасан гарагт Кловд Монос тэр өдөр Марцлийн гэрт байсан ч Ээлс гинт хурж ирж Марцл баярлан угтаж дээд унтлахын өрөөндөө оруулсан. Харин Кловд Моносыг доотлолын өрөөнд унт гээд үлдээсэн. Ингэт нь Кловд Моносын уур нь хурж тэр хоёрын инээх бүх чимээг сонсоод өшөө авалтын бодолтой автжээ. Тэр шүхэрчин хүний хувьд Ээлсийн шүхрийг эвдэлчихвэл түүнийг өхүүлж чадна, намаа хийсэн гэдгийг хүн мэдэхгүй гэж маш сайн мэдэж байсан. Тэгээд Ээлсийн үлдээсэн шүхрийн тоног төхөөрөмжийг нь аваад хайчаар шүхрийн утсыг тасалсан гэдэг. Тэгээд 11 сарын 18-ны өдөр хамт байсан ч Ээлсийг пуужин шиг унана гэж мэдэж байсан учраас өөрөө баг зэрэг хоцорч үсэрч дээрээс нь юу болохыг харна гэж тооцоолжээ. Харин Ээлс шүхрээ шалгахгүй өмнө нь зөв зүгээр ажиллаж байсан юу ч болохгүй гэж бодсон бололтой. Кловд Монос яг дээрээс нь Ээлсийн шүхэр нэгдэхгүй сандарч унаж байх тэр бүхнийг хараад одоо үүнээс хойш Марцл минийх болно гэж дотроо баярлах шиг болжээ. Гэвч бодсноос эсрэгээр Марцл Ээлсийн өвхлээс маш том зочрол аваад Ээлс миний жинхэнэ хайр одоо өөр хүн сэтгэл гаргаж чадахгүй гэж Кловд Моносоос бүр мөсөн салж цагдаа нарт түүнд хэрэг үүсгэж эхэлсэн. Марцлтэй харилцаанд бүтлгүүтэж цагдаа нарын сэжигч түүн рүү чиглэж байсан тул Кловд Монос амиа орлохыг завдсан байна. 2007 оны 1 сард цагдаа нар Кловд Моносыг аллагад буруутхан баривчилсан. Түүний зүгээс би Ээлсийг алаагүй ямар ч бодит шинжлэх ухааны нотлохоо байхгүй гэж маргасан. Үнэхээр шүхрийн тоног төхөөрөмжөөс Кловд Моносын ДНХ 3-ны улмар огт гараагүй. Гэвч нөхцөл байдлын нотлохоо бүгд хангалттай байсан учраас шүүх түүнийг буруутай гэж үзсэн. Шүүх хурлын дараа ял багасгах үүднээс өмгөөлөгч нар нь тиймээ аллаг үйлдсэн гэж хүлээн зөвшөөрөхдөө тэр сэтгцийн өв тогтворгүй байсан гэж маргажээ. Шүүх үүнийг нь тодорхой хэмжээнд харгалзан үзэж түүнд бүх насаар нь хорих биш 30 жилийн хорих ял оногдуулсан. Энэ бүх хугацаанд Кловд Монос өөрийн бурууг хүлээж гимших байдал огт гаргаагүй гэсэн. Харин энэ явдлын хамгийн том хохирогч нь Ээлсийн гэр бүл байлаа. Кловд Монос Ээлс өөр хүнтэй уулздаг гэж бичсэн цагтлыг нэргүүгээр бичиж явуулж байсан ч нөхөр нь эцсийн мөч хүртэл их нэртэй итгэж хүүхдүүд нь ч бас итгэж байсан. Гэтэл шүүхийн шатанд бүх үнэн ил болсны дараа нөхөр болон хүүхдүүд асар их цочрол авч шүүх танхимаас гарсан гэдэг.
Анхандаа ердөө шүхрийн осол гэж бодсон ч үнэн аажмаар дэлгэгдэх тусам маш аимшигтай болж ялангуяа гэр бүлийнхэнд нь сэтгэл санааны олон талын цохилт бус нь гарцаагүй. Хүүхдүүд нь ээжийг минь хүн алчихжээ. Дээр нь гэмт хэрэгтэн гимшихгүй байна. Тэгээд бас ээж өөр хүнтэй уулздаг байсан гэж юу гэсэн давхар цохилтыг авч шүүх танхимд уламсаа барьж дийлэлгүй уйлж байсан гэдэг. Америкийн нэгдсэн улсын Аляска мужийн Энкоридж хотын ойролцоох Тандерберт хүрхрээ уулан талхдаг хүмүүсийн дунд нэлээд алдартай газар тооцогддог. Харин 2019 оны 6 сарын 2-нд тэнд нэгэн бяцхан охин "Гуй, энийг тайлаад өгөөч, бид чинь найзууд шүү дээ" хэмээн орилж аимшигтай зүйл болсон. Тухайн охины нэрийг Сянтя гэдэгч найзууд нь түүнийг Си гэж дууддаг тул энд түүнийг Си гэж дуудцгаая. Сигийн нүд гарыг чанга боосон байхад түүний урд гол гимт итгээд Деналийн нэртэй эмэгтэй зогсож байлаа. Деналигийн дэргэд мөн 4 өсвөр насны хамсаатан байв. Тэд Сигийн гуйсан яриаг тоолгүй удалгүй тас хийсэн буун дуу гарсан нь аймыг тасалсан буун дуу байлаа. Хамгийн гайхмаар нь Си болон Денали хоёр өмнө нь дотн найзууд байв. Тэд үргэлж хамт байдаг бие биенийхээ эцэг эхтэй хүртэл танилцчихсан байсан. Деналиш найзуудынхаа хүрээнд сайн охин байжээ. Учир нь Сийн хөгжлийн бэрхшээлтэй 19 настайч оюуны чадамж нь 14 нас төвшөнд гэж онцлогдсон охин байж. Тиймээс Денали түүнд сайн тусалж, дэмжиж, асарч, алхам тутамд нь тус болдог байжээ. Сигийн аав Хоп маань Денали үргэлжил "Би Сигийн хамгийн сайн найз нь" гэж хэлдэг байсан хэмээн дурссан байдаг. Тэгвэл яагаад ойр дотн байсан Деналиг гинэт аимшиг талуурчин болж хувирваа? Үүнд 3 дахь этгээдийн санаанд оромгийн оролцоо нөлөөлсөн гэдэг. Тухайн үед Денали нэг залуутай онлайнаар үерхэж байсан. Энэ нь бидний мэддэг ердийн найз залуу, найз охин гэх харилцаанаас арай өөр байв. Тэд интернетээр танилцаж нэг ч удаа уулзаж байгаагүй ч бие биенээ бэйби гэх мэтээр дотноор дууддаг болсон байжээ. Деналигийн энэ онлайн найз залуу өөрийгөө Тайлер гэж танилцуулж 20 гаруй настай, асар их хөрөнгөтэй, бүр жүжигчид шиг царайлаг нэгэн мэд дүргэсгдэг байсан. Гэвч явандаа тэр Тайлер юр бусдын этгээд шаардлагууд тавьж эхэлжээ. Тухайлбал эхэндээ Деналиг өөрийн биеийн тодорхой хэсгийг харуулсан зураг явуулахыг шаардаж байсан бол удахгүй танил хүмүүсийнх нь нүцгэн зураг эсвэл тэднийг доромжилж буй бичлэг гэх мэтийг илгээхийг шаарддаг болов. Найзуудынхаа нэгийг алаад түүнийгээ бичлэг эсвэл зураг болгон надад илгээвэл би чамд 9 сая гаруй $119 орчим тэрбум төгрөг өгье гэсэн байна. 119 тэрбум төгрөг гэдэг үнэхээр санаанд багтамгүй асар их мөнгө. Ийм асуулт шаардлага байж боломгүй зүйл мэт санагдана. Гэтэл Денали үүнийг бодит гэж итгэсэн бололтой. Тэр хэрв би хэн нэгнийг алаад бичлэгийг нь Тайлерт явуулчихвал их хэмжээний мөнгөтэй болох юм байна гэж боджээ. Тиймээс Денали төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхээр бэлтгэж эхэлсэн. Ганцаараа хийх боломжгүй учраас хамсаатнууд цуглуулж эхэлжээ. Би Канзас хотын нэг баян залууг өөртөө татчихлаа. Хэрв нэг хүний амийг бүрлгээд түүнийгээ бичлэгээр баталбал надад 119 тэрбум төгрөг өгнө гин. Хэрв та нар тусалбал мөнгийг хамт хувааж авна шүү гэжээ. Үүнийг сонссон 4 хүн түнд нь нэгдсэн байна. Тэдний дунд 19 настай Шэл, 16 настай Кейден, мөн нас нь 14-өөс доош тул мэдээлэл нь ил болоогүй 2 өсвөр насны хүүхэд байсан. Ингэж Деналигийн удирдлага доор хэнийг алах вэ, хэрхэн алах вэ, мөнгийг хэрхэн хуваах вэ гэсэн нарийн төлөвлөгөө боловсруулж эхэлсэн. Төд удалгүй хүнээ хайж эхлэх үед Денали Сиг алах нь хамгийн тохиромжтой гэж шууд санал болгосон. Оюуны чадвар дутмаг, өөрийнх нь хэлсэн үгэнд итгэдэг, юу хэлсэнд нь хуурдаж мэдэх, дээрээс нь маш ойр дотн найз нь учир илүү амар гэж бодсон бололтой. Ингээд төлөвлөгөөгөө боловсруулж тавуул хамтран Сиг авч явахаар шийджээ. Тэд Шэлийн машинаар Сиг хотын гаднах Тандерберт хүрхрээнд даваацсан байна. Уг газар ууланд алхахад тохиромжтой, байгалийн үзэм сайтай, гэхдээ хүрхрээний дуу чимээ ихтэй, чимээ шууганаар нь далиндуулж гин төрийг үлдэхэд тохиромжтой. Тэр өдөр Си аавдаа ажилтан туслаад дараа нь Деналитай хамт зугаалахаар гарсан, юу ч мэдэхгүй өөрийн найзаа гэж бодсон найзуудыгаа дагаад явсан хэрэг.
Гэтэл хүрхрээн дэрэнгүүт Денали, Шэл, Кейден 3 түүн рүү гинэт дайрч скотчоор гар хөлийг нь чанга бон, нүд амыг нь тагласан. Сандрах Сид энэ бол зүгээр л тоглоом, бид бүгдээрээ ингэж боож тоглож байна гэж худлаа тайвшруулсан. Үүний дараа Денали Сийг хөдөлгөөнгүй болгож буй бичлэг, зургуудыг нэг бүрчлэн авч бүгдийг нь Snapchat-аар Тайлер руу илгээж эхэлжээ. Цагдаагийн газрын шинжилгээгээр Денали Тайлер хоёрын чатанд энэ нөхцөл байдал байршил юу хийх гэж байгаа бүхнээ бичсэн тогтоогдсон байдаг. Сигийн хувьд удахгүй болж буй зүйлсийг мэдээд маш их айжээ. Хэсэг хугацааны дараа тэрээр амьсгалахад хэцүү болж сандарсан Денали түүний амны скотчийг нь түр авсан байна. Гэтэл Си та нар одоо бойл би цагдаад хэлэн та нар намайг барьцаалд оромжилж байна гэж орилсон. Тэр үед ч гэсэн Денали хамсаатууд нь боли энэ буруу зүйл гэх ёстой байсан ч тэгсэнгүй. Харин хамгийн аимшигтай зүйл хийсэн нь түүний толгойн ард тал руу 2 удаа буудсан юм. Хэн буудсан бэ гэдэг дээр гол 2 хүн болох Денали, Кейден 2 бие биен рүүгээ бурууг чихэж эхэлсэн. Денали би буугаар хүнийг буудаж чадахгүй. Си бол миний найз шүү дээ. Гэхдээ Кейден миний бууг булааж аваад буудсан гэжээ. Харин Кейден Денали өөрөө алив хурдхан буудаад алаад өг гэж бууга надад өгсөн гэж мэдүүлжээ. Үнэн хэрэгтээ тэд ялгаагүй адил гин буруутай. Учир нь төлөвлөгөөндөө аль хэдийн Сийг алах гэж төлөвлөж хамтдаа хөдөлсөн. Харин өөрсдийгөө зөвтгөх гэж тэр буудсан би буудаагүй гэх нь харамсалтай. Ийхүү тэд Сийг буудаж алчхаад цогцыг нь гол руу түлхэж ор мөрөө устгах гэж эд зүйлсийг нь шатаасан байна. Тэгээд удалгүй Сигийн аавд Си өөр найзуудтайгаа уулзна гэхээр би буцаагаад хүргэж өгчихсөн. Одоо хаа нэгтээ байгаа байх гэсэн мессеж бичээд юу ч болоогүй мэт жүжиглжээ. Аав нь энэ үгэнд итгэсэн боловч гэртээ буцаж ирсэнгүй. Охиндоо санаа зовж эхэлжээ. Си аавдаа үргэлж уцаар мэдээлэл өгдөг сайн охин байв. Аав нь эрэлт гарч цагдаад мэдэгдэж интернетэд мэдэгдэл гаргасан ч охины сураг гарахгүй байлаа. 2 хоногийн дараа цагдаагийнхан эрен хайх явцдаа усны дэрэгдээс Сигийн эд зүйлийг олж улмаар скотчоор бүх бие нь оролттой нас барсан охины цогцыг олсон юм. Тэгвэл Денали Тайлераас энэ их мөнгийг авч чадсан уу? Мэдээж үгүй. Учир нь Тайлер гэдэг хүн угаасаа бодит амьдрал дээр байдаггүй, нэр зураг нь бүхэлдээ хурамч байсан. Тэр их хөрөнгөтэй сайхан залуу гэж байсан ч үнэндээ Даррен Шилмиллер гэх өөр нэртэй Кентаки мужийн нэгэн жижиг хотод амьдардаг янз бүрийн гэмт хэрэгт холбогдож байсан залуу байжээ. Интернетээс өөр хүний зургийг авч өөрийгөө Тайлер хэмээн танилцуулсан. Тэрээр ийм аимшигт онлайн үйлдэлийг анх удаа л хийж байгаа хэрэг биш. Түүнийг таньдаг хүмүүсийн хэлснээр жинхэнэ амьдрал дээр их дуу цөөнтэй, бүрэг, даруй мэт боловч онлайнаар элдв гэмт шинжтэй бусдыг уруу татах явдал их байдаг байсан гэдэг. Эмэгтэй сурагчид руу зүгээр л хүүхэд байхдаа авахгүйсэн нүцгэн зураг явуулж болох уу гэх мэт үнэхээр дургу өрмээр мессеж явуулдаг. Тэр үүнийгээ би ганцаардсан учраас л тэгсэн. Хөөхөн хүний зураг ашиглахгүй бол хинч надад анхаарал хандуулахгүй шүү дээ гэж нотлох баримтуудыг өгөөсгөхийг оруулсан. Гэхдээ мөрдөн байцаалтаар бага насны хүүхэд сонирхдаг гэдэг нь батлагджээ. Сигийн хэрэг гарсны дараа Америкийн нэгдсэн улсын холбооны мөрдөх товчоо түүнийг хүн алахыг ятгахсан хэрэгт байцаах явцад бага насны хүүхдийн бичлэг садар самуунд уруу татдаг зуршил нь байдаг гэдгийг ч баталсан. Мөн хамгийн аимшигтай нь Си амиа алдсны дараач цагдаа нар Деналиг баривчлахаас өмнө шилмийлэр үргэлжлүүлэн түүнтэй холбогдож чи Сиг алаад бичлэг баримтаа над руу явуулсан шиг дахиад 8 настай 15 настай хүүхдүүдийг дарамталж доромжилж буй зураг эсвэл бичлэг явуул гэж шаардсан гэдэг. Деналич түүнд үгүй гэж хэлэлгүй тэрхүү явдлыг үргэлжлүүлсэн тул 8 болон 15 настай хүүхдүүд биеэ хамгаалж чадахгүй хүчирхийлэлд өртөж түүний бичлэг нь шилмийлэрт очих нөхцөл бүрдсэн байна. Гэхдээ цагдаа нарт тэднийг эрт баривчилсан нь дараагийн ноцтой гэмт хэрэг гарахыг зогсоож чадсан юм. Эцэст нь шилмийлэр Денали болон бусад хэрэгтнүүд баривчлагджээ. Шилмийлэр садар самуун зураг, материал бэлтгэх, эзэмших зэрэг олон тооны гэмт хэрэгт холбогдсон бол Денали болон түүний хамсаатнууд аллагын хэрэгт буруутгагдаж 30-аас доошгүй цаашлаад 99 хүртэл жилийн хорих ял сонсох асуудал яригдаж эхэлсэн. Сигийн аав Хоффман охин маань нас барахаасаа өмнө ааваа гэж дуудсан байж таарандаа гэж бодохоор нойр хүрдгүй. Тэр өдөр хамтаа ажил хийж байхдаа охиноо магтаж
Чи их тус боллоо, мундаг байна гэж хэлсэн маань л бага ч гэсэн тайвшрал өгдөг хэмээн ярьжээ. Гэтэл тэр охиндоо өгөхөөр багахан хэмжээний мөнгө бэлдсэн байж эцэг хүнийхээ хувьд түүнийгээ өгж амжаагүйдээ харамсаж явдгаа гэдгээ илэрхийлсэн байна. Энэхүү явдлыг catfishing буюу онлайнаар өөр хүний дүр эсгэж бусдыг залилан мэхлэх гэмт хэрэг гэж нэрлэдэг. Сүүлийн жилүүдэд интернет орчинд жинхэнэ дүр төрхөө нууж бусдыг хуурч уруу татах үйлдэлийг catfishing гэж нэрлэх болсон. Энэ бол зөвхөн нэг хэрэг бус өнөөдрийн дижитал ертөнцид эрчимдээ тархаж буй аюултай лувер гэмт хэргийн нэг хэлбэр юм. Техник, технологи хөгжихийн хэрээр онлайн гэмт хэрэг улам нарийсч, улам хэрцгий болсоор буй нь үнэхээр түгшүүр төрүүлдэг. Бид өөрсдийгөө хэрхэн хамгаалах ёстой вэ? Технологийн хөгжлийг дагаад хамгаалалтын арга хэмжээгч мөн адил хөгжүүлэх шаардлагатай болжээ.